Сайн байцгаана уу? Энэ удаа 2025 онд гарсан нэгэн сонирхолтой анимыг бэлтлээ. Аратнуудын хаан өөрийг нь устгахаар ирсэн 13 баатараас болж хүн төрлөختнийг бүр мөсөн устгахаар шийднэ. Гэвч нэгэн төвөгтэй ажил гарч ирэх ба устгаж сүйтгэсэн газарт нь өнчирч үлдсэн хүүхэд гарч ирнэ. Тэрхүү хүүхэд дэлхийн ертөнцийг аврах эцсийн найдвар болно. Манай сүгийг үзэж байгаа нийт хүмүүсийн 80% subscribe дарахгүйгээр үздэг юм байна. Тиймээс та нар маань анима эхлэхээс өмнө лайк, subscribe дарж дэмжээрэй. Баярлалаа. Ингээд аним руугаа орцгоё. Боротын айрам 2 дугаар бэхлэлтийг нураан орцгооно. Эсвэрний цэргүүд гол дээр тэднийг зогсоохоор болно. Манай гурав хотод орж ирэх ба тосгоныхон хар хэрээнээс амьд гарч ирсэн дээрэмчдийг зодож алцгаасан байв. Тэд нэгэн дэм буудалд ирэхэд ямар учиртай хүмүүс гэдгийг нь шалгаана. Алиша өөрсдөө язгууртанд үйлчилдэг хамгаалагчид гэж танилцуулна. Эзэн ч тэднийг орохыг зөвшөөрч хоёр хүүдээ ачааг нь зөөж оруулж өг гин. Нөгөө хоёр нь ч нээлээс ачааг авах гэтэл аимшигтай хүнд байв. Ах トゥ хоёр дамжлан арай гэж өрөөнд нь оруулж өгнө. Алишач доош бууж хоолоо авахаар явхад хүмүүс хаан мангасын хааныг алж чадлагүй өөрөө алуулсан. Баатар гэж нэр төдий ил зүйл. Хаан сүүлийн 15 жил зэвсэг хийгээгүй байж гинэт 13 баатар сонгосон. Бүтлгүй баатруудаас болж хаан өгөхөж ордон сүрсэн зэрэг ам уралдуулна л муулцгааж байв. Гэтэл гинэт цон хаглан нэгэн зүйл орж ирэх ба аврах том шавж болно. Тэр нь дооройлын туслах шидтний хийсэн зүйл байв. Нэг нөхөрч цонхоор зүгтэн гартал гадаач мөн дүүрэн шавж байх ба түүнийг булаацалдан тастан гиднэ. Шавжнууд хотыг бүхэлдэн бүсэлсэн харагдана. Энэхүү бичлэгийг хийхэд хамтран ажилласан Rival Store-то баярлалаа. Энэ газар маань бүх төрлийн маус засах, механик кейбордны свич солих, чихвч засахаас гадна хэсгийн эвдэрч илэгдсэн зүйлсийг сольдог. Мөн маусны наалт, мауспад бүх төрлийн хэрэгслийг авч явахд зориулсан хамгаалтын уут, хайрцаг гэх мэт дагалдах хэрэгслүүд байдаг ба энэ хаягуудаар нь ороод сонирхоод үзээрэй. Баярлалаа. Би бол Боротын армийн дээд төвшний шидтэн Maynard Swan. Энд байгаа Хайдены хүүхдийг хааны удам мөн бишийг шалгахаар ирсэн гэв. Өрөөнд ч бас нэгэн шидтэн нээл рүү дайрч байх ба төмөр орнуудыг ашиглан түүнийг хананд шахна. Түүний чадвар нь төмөр зүйлсийг хөдөлгөх гин. Шидтэн нэгэн им гаргаж ирэн лунаад өгч шалгахаар оролдоно. Алиша ч өрөөрөө гүйхэд түүн рүү шавжаараа дайруулан хаана. Харин Алиша шавжийг нь зогсоон өшөглөн унгана. Өрөөнд ороход төмөр ашигладаг шидтэн ухаан алдсан харагдана. Энэ хананд байгаа юу нүх вэ гэтэл хамаг хүчээрээ орыг түлхтэл ийм зүйл болчихлоо гэв. Манай хэд ч дайрч ирсэн шавжнуудыг устган дэм буудлаас зүгтцгаана. Ойроо зүгтэн ортол нөгөө талд нь шавжнууд хан болон зогсцгоо. Шидтэн ч Алишаг Баатар гэдгийг сансан байх ба Дорел аавыг нь алах үед хамт байсан. Сонирхолтой юм болох нэ гэж баярлана. Хотын хүмүүсийг бүгдийг нь талбай дээр цуглуулсан байв. Хотынхан ч яах гэснийг нь асуухад Шидтэн үнэн дээр та нарыг мангасын хаанаас хамгаалахаар ирсэн гэв. Шавжнууд чинь бидний нэгийг алсан гэхэд тэр бол осол байсан төдийг нь. Шидтэн хүмүүсийг Баатрын эсрэг өдөөн хатгаж Баатрууд бол урагчид. Тэднээс болж ийм зүйл болж байгаа. Тиймээс Баатрыг барьж авах хэрэгтэй гэв. Харин нөгөө талд доорол хүмүүсээ дагуулan гол гаталж байснаа нуугдаад байлгүй гарч ирэх гэхэд эсвэрний командлагч Рот гарч ирэн голыг хөлдөн араас нь цэргүүд нь ч гарч ирэн тулалдаж эхэлнэ. Рот дахин дайралт хийхэд доорол мориноосоо бууж ирэн тэд тулалдаж эхэлнэ. Доорол сайхан төлөвлөгөө байгаач ямар ч нэмэргүй гээд үхлийн луугийн сарв өгснээр дайралт хийн. Шидтэй нэгдэн түүний харлуу сэлэм хязгаараа давсан талаар хэлв. Доорол эргэж харан эсвэрийн болон өөрийн цэргүүд рүү хамттан дайралт хийн. Рот яагаад ийм зүйл хийж байгааг нь асуухад Баатрын домгийг үгүй хийнэ гэв. Баатрууд домогт итгэн хэдэн мянган жилийн турш ялах боломжгүй дайсантайгаа тулалдан үхсээр ирсэн. Энэ бүхнийг зогсооно гэд яв. Гэтэл Клен мангасын хаан босон дүрээрээ түүний урд гарч ирнэ. Чи доорол байх нэ гэхэд бүгд л түүнийг ярьж байна гэж гайхацгаа. Клен та нар шид гих хүчээ хаанаас олж авсан? Мөн хүний болон мангасын хүүхдийг хулгайлж байгаа хэрэг шидтэй холбоотой юу гэв. Доорол ийм зүйл асуух гэж ирээ юу? Сүр жавхлантай мангасын хаан байж гэхэд газар нутгийг минь бузралсан хүнийг шийтгэх нь хааны үүрэг гэв. Дооролч үхлийн лугийн гэд дайрах гэтэл Клен сүүлээрээ түүний гидсийг нэвт зоо. Чамааг дахиж гарч ирэхийг мэдэж байсан гэснээр түүний духан дунд нүд гарч ирэн шидэт цусан шорон гэснээр биеийн задран цус нь Кленийг бүрхэн цусан бөмбөлөг болно. Харин доорол шин биетэй болон гарч ирнэ. Шидэт цусан шоронгоос мангасын хаан байсан ч амархан гарч чадахгүй. Наа дотроо цөхрөл давтаад байж байгээд явна. Манай гурав тэрэм дотор нуугдсан байх ба хотынхон тэднийг бүсэлсэн байв. Хүмүүс ч мангасын хаантай тулалдаж
бүтлгүүцснээс чинь болж ийм зүйл боллоо. Хаяа нэг мангас ялаад магтуулахаас өөр зүйлгүй амьтад гэж үзэн ядан оролцохоо. Гарч ирэхгүй бол шатааж байгаад гаргана гэтэл аав ээж хоёр нь ирчихсэн. Аав нь 200 жилийн түүхтэй термийг шатааж болохгүй гин. Хүнч тэднийг барьж шидэтгэн тушаах хэрэгтэй гэхэд гадны хүний үгэнд орох хэрэггүй. Энэ бол бидний асуудал гэж уурлана. Термийн үүдэнд ирэн эргүүлийн салааны ахмад Марк байна. Баатартай ярилцах зүйл байна гэв. Алишаач гарч ирэхэд хааны өгсөн сэлмийг яасныг асууна. Мангасын хантай тулалдаж байгаад алдсан гэхэд тулалдсан нь үнэн бол асуудалгүй. Та нарыг явуулсан хүн нь хаан. Тэр уламжлалаа дагсан хэрэг гин. Алишаач үзэн ядаагүй юм уу гэж гайхахад гол асуудал нь энэ уламжлалыг үргэлжлүүлж болох уу? Тийм үн цэнтэй юу? Дараагийн хааныг ард иргэд дэмжих хэрэгтэй юу? Сүүлийн 1000 жилд Мангасын хаан дээр очиж чадсан нь зөвхөн та нар. Сарны уулын цаа талыг харсан уу? Ямар байсан? Тийш зорих үн цэн байгаа юу гэх мэт зүйлсийг асууна. Гэтэл Алиша өөхөх үедээ өндөрч хидэгдсэн үеэ санаж ертөнц бөөрөнхий хязгааргүй үргэлжиж байсан. Мэдээж үн цэн байгаа. Давчуу ертөнцийг тэлэх хэрэгтэй. Өдийг хүртэл амь насаа алдсан баатруудын төлөө үн цэнгүй гэж хэлүүлж чадахгүй гэж орилоход бүгд гайхан харцгаана. Ахмад ч одоо явцгаа залуучуудыг бид ятгахчихнаа гэв. Гэтэл шидтэн гинэт гарч ирэн ахмад руу дайран шархтуулна. Алиша аврах шавж руу дайран устгаж чадна. Хүмүүсийг тэрэм рүү оруулан ганцаараа шавжнуудтай тулалдан үлдэнэ. Шидтэн ч том шавжинд анхаарал байвал жижигүүдэд нь алуулна шүү. Зөгөөнөөс эхлээд шоргоолж модны үстэй өд хүртэл байгаа. Хамгийн аимшигтай нь хортой аалз гэв. Би баатруудыг үзэн яддаг. Та нар бол зүгээр л нэр төдийгээд улам их шавжаар түүн рүү дайруулна. Түүний баатруудыг үзэн яддаг шалтгаан нь бага наснд нь тохиолдсон хэцүү зүйлд нь хинч туслаагүйгаас болж баатруудыг буруутгадаг байв. Гэтэл гинэт клэний жижиг хэсэг гарч ирэн эндхийг хурдан зохицуул гэв. Тэрэм дотор байгаа хэдч байшингийн завсар зайг битүүлэн хүүхдийг хамгаалцгаана. Шидтэн аврах хилэнц гаргаж ирэн түүн рүү дайрна. Клэнч иймхэн хорноос болж мангасын цус эвдрэхгүй ч хор сулгартал би чинь идгэхгүй шүү гэж анхааруулна. Энэ хооронд талбайд байсан хэд шавжнуудыг явмагц цэргүүдийг буулгаж авсан байв. Тэдний яагаад шавжиг нөхрийг дагаж байгааг асуухад үхмээргүй байгаа болохоор л гин. Тэр жинхэнэ хүчээ гаргавал бүх зүйл устж дуустал зогсдоггүй. Боротын армийн хамгийн хүчтэй шидтэн гэв. Авгалдайнууд ой болон термийн байшин гидцхэн. Алиша уснаас үсрэн гарч иртэл моднууд дээр дүүрэн авгалдаан өрнүүд харагдана. Тэд хурдан үрждэг. Чаддаг юм бол зогсоогоорой гин. Шавжнууд тоосонцор цацсан Алишагийн нүд бүрлцэх үед хилэнц дайран жижиг шавжнууд түүнийг бүрхэн авна. Гэтэл Клен яан даа гэснээр хүрхрээ завчигчийг гаргаж өгнө. Энэ ертөнцийн амьд биетүүд бүгд уснаас бүрэлддэг. Сүргэлэн цугласан шавжнуудыг тогтсон ус гол гэж бодон тас цавч гэв. Алишаач босч ирэн ганцхан дайралтаар бүх шавжнуудыг устгана. Харин шидтэнг цохиж ухаан алдуулаад өөрөө ч унаад өгнө. Гэтэл Клен түүнийг түшиж авсан байв. Нээлж та буцаад ирсэн юм уу гэхэд та нарыг буцааж дуудахаар ирлээ. Доорлын ард өөр нэг мангасын хаан байх шиг байна гин. Харин энэ үед Лунагийн ээж амьд үлдгэсдийг хайн мөн хүүхдээ амьд байгаа гэдэгт итгэн хайсаар байв. Туслах нь ирж Доорлын айрамд эсвэрний цэргүүд ялагдсан. Мөн мангасын хаан гарч ирсэн ч Доорол улаан бөмбөлөгт хорьсон. Үлдсэн 20,000 цэргээ дагуулan ирж байгаа талаар тайлагнана. Лунагийн ээж хааны алхыг ашиглан түүний зэвсгийг зохиж хагалах болно. Цэргүүдэд дамжуул хотын гудамжинд Доорлын айрмыг тосож тулалднаа гэв. Дооролч хэрмийн ханыг дэлбэлэн орж ирнэ. Харин нөгөө талд хотынхон төмөр ашигладаг шидтэнг барьж авчирсан байв. Алишаач Дооролыг мангасын хаантай ямар холбоотой болохыг асуухад шидтэн эмэгтэй юу яриад байгааг нь ойлгохгүй байгаа харагдана. Чамаас бусад гэвэл барууны Завти, зүүнний Расвел, хойд зүгийн Водын нарын нэг байх гэхэд над руу соёогоо яралзуулсан бол хариуг нь барих болно гэв. Алишаач тэглээгээ жинхэнэ биеэ үлдээгээд ирсэн юм уу гэхэд бөмбөлөгч жинхэнэ бие биш, сүдэртэй нуусан байсан хэсэг нь ба ялагдсан гэж бодогдуулах нь давуу тал болно гэв. Шидтэн ч бид нар хайдны зуухыг олж авах гэж ирсэн. Зуухыг ашиглахад танхүү хэрэгтэй болохоор барихаар ирсэн. Харин одоо харж болно үстэй гэд Бэлигээ тайлан Бэлиндээ шидэ ашиглан ниснэ. Энэ үед тосгоны хоёр Нээл Луна хоёрыг тэрэгэн дээр суулган авчирж байх ба Шидтэн ч ах トゥ хоёрыг цохиж унган Нээл Луна хоёрыг авч явнаа гэв. Тэрэгний төмөр дугуйг ашиглан тэрэгтэй нь хамт хөөргөнө. Гэтэл Клен Алишаа хоёр аль хэдийн ирчихсэн. Энэ тэргийг чамд зориулж бэлдүүлсэн гэв. Тэднийг харсан хотынхон ч Алишаа талархснаа илэрхийлэн далалцгаана. Манай хэдж ниссээр Хайдоротод ирэх ба аль хэдийн тулаан эхэлсэн байв. Алишаа Дооролыг харан шууд л түүний зүг явна.
Харин хатан цэргүүдийн хамт доройлын өөдөөс тулалдахаар дайв. Цэргүүд түүн рүү дайрсан ч юу ч бололгүй үхцгэн. Доройл ганцхан дайралтаар хамгаалтыг нь үгүйхийн хатныг хоолойноос нь боон барьж ав. Хатан зэвсгийг нь устгаж чадвал ялах боломжтой гэж бодож байтал гинэтл Алишя дайрч ирнэ. Хатан ч энэ боломжийг ашиглан цохихоор дайран хоош шидэгдэн үсэрнэ. Алишя доройлтой тулалдан харин хатан сэлмийг нь онсон үгийгэж мэдэхгүй байв. Клен түүнийг саатуулж байх хооронд хааны зуух руу явнаа гэв. Тэд нэгэн ханад тулж ирэн энэ ханны цаана байгаа түлхээд унахчих гин. Нээлж гайхан зогсоход чамааг эдгээхдээ лунаг хамгаалахад хэрэгтэйгээд троллын булчин шингээсэн гэв. Нээлж ханны чулууг түлхэхэд чулуу нисж явсаар зуухыг хамгаалж байсан цэргүүдийг ононо. Харин Клен цэргүүдийг сүүдэртэй шингэн алга болгоно. Энэ үед Гарт нисж яваад цусан бөмбөлгийг харан түүн рүү дайрсан ч ямар ч нөлөө байдаггүй. Гэтэл түүний араас командлагч Рот түүн дээр ирэн нисч чаддаг юм уу? Тийм бол намайг дооройл дээр хүргэж өгөөч гэж гуйна. Гарт чиний тулалдахыг харсан очиж үхэхийг хүссэн юм уу гэхэд хааны зуухыг зүгээр байж байгаад алдаж чадахгүй. Дооройл шид ашиглан ертөнцийг өөрчлөх гэж байх шиг байна гэхэд шидтэй холбоотой бол түүнийг ашиглан судлыг гэж бодон хүргэж өгөхөөр болно. Клен лунагийн гарыг самбарт уншуулж үзсэн ч ямар ч өөрчлөлт байдаггүй. Нээлийг хүүхэдтэй үлдээн дээрээс нь орохоор яван халуун зуух руу үсрэн орно. Гэтэл түүнийг орж ирэхэд хаалга онгойсон байх ба Нээл ухаангүй хэвтэж байгаа харагдана. Гэтэл хаан нэг гартаа толгоогоо нөгөө гартаа лунааг барьчихсан зогсож байв. Алишя дооройл хоёрч тулалцсаар мандах луу гэд түүн рүү дайртал. Энэ аргыг аавд чинь заасан хүн нь би гэснээр хуу салхих гэж хариу дайран Алишя шидэгдэн явна. Алишяч арай гэж зогсож байх ба дооройл миний дайралтанд оногдсон байж гар хөлтөөгөө байна гэдэг аргагүй л ариун сэлэм Маргогийн охин байна гэв. Аавтай минь ямар холбоотой юм гэхэд бид нэг сургуулийн сэлмийн ориглыг хамтдаа зорж байсан нөхөр минь гин. 25 жилийн өмнө нэгэн тэмцээний сүүлийн тулаанд дооройл болон Алишагийн аав Марго нараа үлдэж байсан ба тулаанд Марго ялж баатар болон сонгогдож байсан байв. Түүний сэлмний онцлог нь хамгийн анх ялсан мангасынхаа сүнсийг шингэн хүчтэй болох талаар Хайдны хаан тайлбарлаж өгнө. Марго ч хойд зүгийн луутад тулалдахаар шийдсэн байв. Тэд баг бүрдүүлэн хойд зүгийг зорьсон ч цаг агаар болон луугийн асар их хүч төсөөснөөс нь хамаагүй хэцүү байв. Эцэст нь тэр хоёр л үлдэн доройлын дайралтыг ашиглан дээш үсрэн лууны дээрээс дайран газарт унгаж чадна. Марго газарт луудаа тулалдан эцсийн дайралтаа хийх гэтэл чулуунд бүдрэн унана. Лууч түүнийг нь ашиглан нэг хөлийг нь тастаж хаях ба Марго доройл руу сэлмээ шидэн өгнө. Харин дооройл луугийн хүзүүг тас завчин алж чадна. Луугийн хүч сэлмэнд шингэн орж өөр нэгэн аврах луу гарч ирэн ухаан алдан унсан байв. Дооройл ухаан орон хартал аврах том хөлийн мөр дотор байсан гин. Энэ явдлаас хойш луугийн ангууч гэж дуудагдах болсон гэв. Баатрын домог бол худал зүйл. Санаатаагаар чухал мэдээллийг нь устгаж боломжгүй зүйлийг үе дамжуулан ирсэн. Тэр үннийг зөвхөн Хайдны хаан мэддгийг олж мэдсэн гэв. Тэр устгагдсан мэдээлэл нь шид үг гэхэд тийм шидтэй холбоотой нууц Хайдны зууханд байгаа байх. Тиймээс бүү саад бол гэснээр үхлийн лууг дуудан гаргаж ирнэ. Үхлийн луугийн сарвуу гэснээр Алишя руу дайран зуухны зүг явна. Алишагийн гар хөлөнд тасарсан ч мангасын цусны ачаар тэр дороо буцаад хэвэндээ орно. Алишаг хэрэмдээр гарч ирэхэд хатан түүн дээр ирэн та нарыг мангасын хаанд алуулсан гэж бодож байлаа. Бусад баатрууд ч гэсэн ирсэн юм уу гэхэд ганцхан би л ирсэн. Бусад нь алуулсан гэв. Хатанч та байвал доройлыг зогсоож чадах байхаа гин. Алишач түүнд хүүхэд нь амьд байгаа талаар хэлэхэд маш их баярлана. Лунаг хамтрагчтай зуух руу явсан ба доройлч тэдний байгаа газар руу явсныг хэлэхэд хатан хамт явахыг хүснэ. Аюултай учраас эндээ үлдэх хэрэгтэй гэхэд юу ч болж байсан хамт явнаа гин. Энэ үед галзуурсан хаан хүүхдийг зууханд өргөл болгон өгөх гэхэд Клен түүнийг зогсон. Ач хүүгээ өргөл болгох танаа ертөнцид энгийн зүйл юм уу гин. Хаанч энэ би миний биш зуухны хүслээр хөдөлж байгаа. Түүнийг зуух руу хийснээр дахин төрж хаан болно. Эртнээс уламжлагдсан ирсэн заншил гэв. Хааны толгоогүй байж хөдөлж байгаа нь ч түүнтэй холбоотой байв. Лунагийн аав зууханд орохоос татгалзан амиа хорлсон ба түүнд үннийг хэлж сонголт хийх боломж олгосон алдаа болсон гэв. Хаанч лунаг зуух руу хийчихнэ. Харин хатан нөхөр нь нас барахынхаа өмнө одоогийн баатруудад мангасын хааныг ялах хүч байхгүй гэж байсан. Мөн мянган жилийн түүхэнд ялсан гих тэмдэглэл байдаггүй. Дөрвөн мангасын хааныг ялвал ертөнц нээгдэх үү? Хин энэ домгийг анх үлдээсэн зэрэг асуултад нь хариулж байгаагүй нь үе үеийн хаад жинхэнэ үннийг нууцалдаг байх гэв. Алишач домог ямар ч байсан баатруудын тэмцэлд утга учир байсан гэж бодож байна.
Хэрв тийм домог байхгүй байсан ч би тэмцэх байсан гин. Энэ үед Клен хүүхэд үнс болчихлоо. Дахиад төрөхгүй юм уу? Жинхэнэ нь биш болохгүй байсан уу гэснээр Лунаг тэрвэрэн зогсож байв. Хаанч миний гарнаас барих үедээ сольчихжээ гин. Харин Клен нэгэн утсан хүүхэлдээ надад үйлчлэхгүй. Одоо наад би чинь яах бол гэхэд хаан өөрөө зуух руу орчихно. Зуухны галч улам хүчтэй асан дэлбэрэлт үүснэ. Доорой л зууханд ойртон ирэхэд Рот түүний дээрээс мөсөөр харван лууг нь газарт унгана. Харин Алиша нөгөө талаас нь дайран Роттой хамт Доролийн эсрэг тулалдахаар болно. Доролийн духан дээр дахин хоёр нүд гарч ирэн тэднэр рүү араас нь дайрч тэд юу ч хийж чаддаггүй. Алишагийн цээжин сэлмээ зоох гэтэл араас нь Рот дайрсан ч Дорол тэднийг газарч идэн унгана. Алиша түрүүн хийсэн мөсөө дахиад гаргах гин. Рот ч мөсөөр дайран Дорол түүнээс нь болтон зөрөхөд Алиша дайралтыг нь ашиглан ард нь гарсан байв. Рот мөсөн шорон гиснээр Доролийн хөлийг мөсөөрөө барин дуусгаараа баатраа гэв. Алишач мандахлуу гэснээр Доролийг дундуур нь хоёр хуваасан ч түүний бие бүхэлдээ мангасын цус байж таарна. Эргээд мөсийг дундуур нь цавчхад Алиша нэг гараа тасдуулна. Цуснууд буцаж бүрэлдэн Дорол дахин гарч ирэн бид яаж чижээсэн жинхэнэ баатар болж чадахгүй. Чулуугүйгээр шид ашиглаж чаддаггүй гэдэг нь доод төвшин болохыг харуулж байна. Жинхэнэ дээд угсааныхан бидэнд домог үлдээгээд үгүй болсон. Бүхнийг дуусгахын тулд баатрын домгийг үгүй хийх хэрэгтэй гэснээр луун толгойтой гараараа галаар дайран тэрний төлөө бол хідэн ч удаа дайн хийж хичнээн зогсос овоолсон ч хамаагүй гэв. Кленч хой зүгийн мангасын хааны зорилго энэ байсан юм уу? Түүний ярьсан жинхэнэ угсаа гэдэг нь мянган жилийн өмнө намайг мангасын хаан болохоос өмнө устж алга болсон байх. Муу завти мэдсээр байж нуусан байна гэж бодно. Зуухны галыг өөрийн сүдэртэй арай гэж шингээхэд Тоогийн судар гэх зүйл харагдана. Нэгмүү судар Хайдны хаадыг өөрийн албатаа болгож түүнээс болж Алиша над руу дайрч Луна үнс болох хувь тавилантай болж би цайзыг устган хүн төрлөختнийг арчиж хаях талаар бодсон гэж үгээд инээд алдан ямар ч утгагүй юм гээд Лунаг үлдээгээд хүн төрлөختнийг устгахаа боллоо. Тэр сударч хамаа алга. Сарны уул руугаа явъя гэхэд Луна түүний араас уйлсаар үлдэнэ. Энэ яриаг нь сонссон Алиша боож өгтлээ уурлан бити тэнэгтээд бай. Ингээд л хаяад явах гээ юу гэхэд Дорол болон Водын нарын зорилгыг ойлгосон. Зогсоох шалтгаан галга. Надад хамаагүй гэхэд Лунагийн нүдийг хар доод угсаа юм шиг байна уу гэж уурлана. Клен эргээд хартал Луна уйлсаар түүний араас явхаар хичээн арай гэж босч зогсон. Уйлсаар түүн дээр алхан ирнэ. Алишач ууранда Доролын галыг сөрөн өөдөөс нь гүйн. Лунагийн нүд ямар байна гэж орилно. Кленч түүнийг өргөн нүдийг нь харан зогсно. Харин Дорол урд нь гарч ирэн ингээд дууслаа. Баатрын хуурамч хувилбар минь гээд дайрах гэтэл хажуунаас нь нээл чулуу шидэн зогсооно. Алиша жинхэнэ эсвэл хуурамч байх нь хамаагүй. Тэгсэн ч би баатар гэснээр сэлмэн дээрээ очин гараа буцааж нийлүүлэн Дорол руу хүрхрээний мандалт гээд дайрна. Харин Дорол дайралтыг нь сэлмээрээ хаахаас гадна Алиша руу дайрч чадсан байв. Алишаг доош унах үед Дорол дахин дайрахаар араас нь нэрнэ. Алиша анханасаа миний бай сэлэмчин байсан гин. Доролч дайрахаар далайтал сэлмэн хуг усран унана. Нээлч Алишаг тосон авна. Алиша сэлмээ хуглуулж хүчээ алдсан чамааг эзэн чинь яах бол гэтэл түүний хамаг цус цацран би юу ч хийж амжаагүй байна гэж орилсоор арьс мах нь хуулран ясан ч бут усран алга болно. Түүний биенээс үлдсэн чулуунууд ч газарт унахад Рот биедээ 9 ширхгийг шигтгсэн юм уу гэж гайхна. Харин Алиша мангасын хаан Водын гараад ирэх вэ гэж санаа зовтол. Клен Лунаг тэрвэрэн гарч ирээд тэр гарч ирэхгүй гин. Алишач Лунаг хараад санаа намарна. Харин хатан хүүхдээ хараад уйлсаар гүйгээд очтол Клен наана зогс гэхэд бүгд гайхан харна. Гэтэл энэ бол хааны сэргэн мандалт. Хаан өөрийн хүчээр харина гээд түүнийг газарт болгоно. Лунач хөл дээрээ арай гэж тогтон алхасаар ээждээ очино. Түүнийг харсан Алиша санаа намран унаад өгнө. Рот чи зүгээр үү гэд ирэхэд би зүгээр болохоор Боротын цэргүүдэд Доролыг үгснийг мэдэгдэх хэрэгтэй гэв. Рот ч хугархай сэлмийг нь аван яаран явна. Харин Клен судрыг авсан байх ба жинхэнэ үннийг олох хүртэл хадгалахаар шийдсэн байв. Гэтэл нэгэн гүрүүл гарч ирэн чи өнөөдрийн явдалд харамсан да Клеватес. Таугийн сэрэх цаг ойртсон гэхэд сүдрээрээ барьж аван шатаана. Рот ч дайн дууссан. Баатар Алиша Дорол генералыг ялсан гэж орилно. Хоёр талд айралтаа зогсон Боротын цэргүүд ч ухарцгаана. Алишагийн биеийг бүхэлд нь боон эмчилсэн харагдана.
Үхээгүүдээ баярлаж байгаач өвдөлт нь яасан ч арилахгүй байна гэхэд үхлийн шарахыг хормын дотор эмчилсэн болохоор мэдээжийн зүйл гин. Алиша түүний яриаг юу гэж бодож байна? Үнэн болов уу гэж асуухад мэдэхгүй. Баттай зүйл нь Тао гэх нэр. Мөн тэр судар үе үеийн хаадыг удирдах байсан гэдэг нь л байна. Миний олсон судар түлхүүртэйгээ байсан ч судрыг нээж чадаагүй. Магадгүй түүнээс гадна өөр судрууд ч байгаа байх гин. Гэтэл хаалга догшин хатан та бүхнийг хүлээж байна гэв. Хатан цайзын ихэнх хэсэг сүрсэн ч хааны сэнтий үлдсэн байна. Мөн манай улсын хаан эсэн мэнд байна гин. Та гур бол энэ улсын хамгийн том ачтан. Маш их баярлалаа гин. Гэтэл нээл хатнаас уучлалтгүй сандран зогсоход Клен тэр би бол дорд уулын дээрэмчдийн боолын охин. Хаан бол хүний амийг бузарсандаа яаж уучлалтгүйхаа мэдэхгүй байгаа гэв. Хатан ч түүн дээр ирэн хүүгийнхээ төлөө хамгийн их санаа зовж байсан зүйл нь өлсөндөө уйлж байгаа байх таа гэх бодол байсан. Зэрэг зэндаа ямар ч хамаагүй. Та бол жинхэнэ ачтан минь. Маш их баярлалаа гин. Хатан та гуравт хүссэн зүйл байна уу? Миний чадах зүйл бол юу ч байсан хэлээрээ гэхэд Клен юу ч байсан хамаагүй юм уу гэснэ. Би хааны шидийн багш болмоор байна гэв. Ийхүү анимаа дуусаж байна. Дуустал нь үзсэнд маш их баярлалаа. Бичлэг маань таалагдсан бол лайк, subscribe дард дэмжээрэй. Удахгүй дараагийн анимаараа иргэн уулзъя. Хонхоо асаагаад хүлээж байгаарай. Баярлалаа.